Яа сайн уу бүгдний нөрөө минь. За ямар ч гэсэн сая гэрээ зэвэрлээ дууслаа. Тэгээ та нар маань миний сэгсэр үстэй одоо гэртээ ер нь бол би нэг иймэрхүү өөрийнхөө тэгээд үсэнсээ боохгүй тэгээд ингэ сэгсийгээл явж идэг. Миний үс өөр нөгөө маш их буржгаар болохоор яалтчгүй тэгээд сэгсээчээд байдаг шүү. Тэгэхээр яг л гэртээ байгаагаараа л бичлэгээ хийчлээ. Тэгээ та нар маань бас зөөр хүлээж аваарэ. Одоо бол үсээ бооцсон л та. За тэгээд одоо бол цаг 21 цаг болж байна. За тэгээд сая гэрээ зэвэрлээ дууссан. За би та нартай болохоор энэ удаагийнхаа влогоор за өөрийнхөө нэг өдрийн амьдралыг одоо ингээд тэр чигээр нь харуулъя гэж бодсон. За одоо бол ингээд миний амьдрал хизээс эхэлж байгаа гэх юм бол ингээд оройноос эхэлдэг байгаа. Тэгэхээр би маргааш өглөөний юмнуудыг бичихгүй одоо оройны юмнуудаа бичиж байгаа гэсэн үг. За тэгэхээр хамгийн түрүүлээд бол гэрээ сэвэрлсэн одоо хэдүүлээ яах вэ гэхээр маргаашийнхаа одоо хамгийн чухал зүйл буюу хоолтон дээрээ анхаарад хоолоо одоо бэлдэж тавина гэсэн үг. Тэгэхгүй болохоор өглөө босоод бэлдэнэ гэдэг бол угаасаа бидний хувьд маш хэцүү, маш худлаа. Тэгэхээр өглөө босоод тэрний хооронд өөр зүйлүүдийг хийжсэн дээр тэгэхээр одоо яах вэ гэхээр ямар ч гэсэн одоо хоолоо бэлдээд тэгээд тэр процессыг ингээд бас та нартай харуулъя. Зя одоо ингээд чихэр төмсөө бэлэн болгоцсон. Одоо идэл яах нь чихэр төмсөө сайхан шарнаа. За би яагаад чихэр төмс идээд байгаа гэхээр чихэр төмс бол нэлээд сайн үрсвэс. Тэгээ надад айгүй сайн зөвхөдөг. Тэгээ амтан ч өөрөө гоё. Тийм учраас би чихэр төмсийг төлхөө бас онгож хэрэглэдэг нүрсэн да. Хасж байгаа үед бол нэлээд тохиромжтой маш сайн үрсвэс байдаг шүү. Яа тэгээд хэдүүлээ сая чихэр төмсөө тавьсан. Одоо тэгээд тэр хооронд нь сонгоно сайхан бэлдээд тавьчээ. Амтлаган дээр бол би ер нь сонгоныг л ашиглад юм дөө. Ер нь илүү дутууных өөр юм бол ашигладаггүй. Тэгээд дандаа сонгон шинээр амталдаг. Бас саримсаар бол их амталдаг. Тэгээд сонгон саримсаар бол төлхөө гоё амт оруулаад тэгэл маха болгочдөг гэсэн. Дахиныхаа цээж махыг бол ер нь сүүлийн үед дахианы цээж махал идчихэж байгаа. Ер нь аль болох дандаа цээж мах идчихэж байгаа. Тэгээд үхрийнхаа махыг бол үхрийн мах арай л дэнд үнэтэй болсон. Яа энэ үхрийн цул гойны цул чи юу вэ? 19900 гэсэн шүү. Тэгэхээр амар үнэтэй болсон. Тэгэхээр аль болох дахианы цээж мах. Тэгээ дээрэс нь жоохон нэмгэрэлт явж байгаа учраас аль болох одоо дахианы цээж мах идэж байгаа. Тэгээд жоохон нус гоочод байгаа. Гадуур ханаад их бах шиг байна. Гэтэ нөгөө дархлааны системүүд маань эсэргүүцэж байгаа учраас нус гоочж байгаа тийм. Та нар маань мэдж байгаа тийм. Тэгээ энэ ханаад бол арай л биш байна. Энэ бол утааны асуудал танаас болж бол ийм их муухай ханаад бол бий болж байгаа. Тэгээд энэ ханаадыг эдгэхийн тулд хэдүүлээ сайхан агаарт явах хэрэгтэй. Агаарт гарч явах хэрэгтэй. Тэгэх юм бол маш сайн одоо идэгнэ. Би бол тэгж бодож байгаа. Тэгээд агаарт сайн гараад байгаа хэрэгтэй. Дээрээс нь хөлсөө сайн гаргаад өөрийнхөө
бийд байгаа тохирлуудыг маш сайн гаргах хэрэгтэй. Тэгэх юм бол маш сайн. Тэгээ мөн бяцхан дүүнер маань их ханаад үрж явах шиг байна да. Тэгээ яана одоо нутаан дотор хэцүүмд тий. За явж байгаарай. 3 6 9 12 15 18 21 24 27 30 шиг помидор. Би помидор бас айгүй их дуртай. Тэгээ хасж байгаа үед бол помидор бол зүгээр асуул байхгүй. Одоо помидор идэнэ. Тэгээд ингээд хоолнуудаа бэлдээ тавьчвал их амар байдаг. Ер нь хоол маш сайн бэлдээ тавьчаад маргааш нь аваа явахад бол тэгээд асуудал байхгүй. Тэгэхгүй бид нэр өглөө босоод хоолоо бэлдэж тавиал тэгэл тэрийг ингээд авч явна гэл бүх асуудалтай. Тэгээд бодлоо өглөө заримс ирэхгүй шүү дээ. Ер нь дийлэх мас нүглээс ирцгээхгүй ба тий. Тэгэхээр би бол цагаан эмхийн тулд бол орой төлхөө хийгээд тавихыг хичээдэг. Тэгээд заримдаа бол үнэхээр ядарсан үедээ бол үнэхээр бие дийлдэхгүй. Тэгээд өглөө босч хийдэг байгаа. Окей. За төр хүлээж байгаарай. Зя эргээд автаа мөрөл. За би бол махнуудаа ингээд бэлчдэг. Одоо энэ дахианаас хийж мах. Энэ би амтлаад тэгэнгүүтээ амтлсныхаа дараа яг грамлаад ингээд хөшөглөөд ингээд хөлдөөчдөг. Тийм бол аюу амар хоолоод. Энэ бол нэг 250 г чикен байгаа. Тэгээд энийг би амтлахдаа юугаар амтлсан бэ гэхээр баг зэргийн перц хийгээд тэгээд давс хийгээд оливын тоос хийгээд тэгээд амтлаа тэгээд ингээд хөлдөөцсөн байгаа. Одоо яах нь нийлээ энийгээр шууд хоол хийнэ гэсэн үг. Асуудал байхгүй байгаа амархан байгаа. Тэгээд нөгөө хүнснийхээ юмнуудыг аваад бид нэг бэлдээ тавьчих юм бол бид нарт амар байдаг байхгүй. Одоо жишээ нь гаргаал гисгээгээл дахиад бид нар ингээл хоолоо хийх гэж өчнөө цаг зарцуулдаг шүү дээ. Энэ цагууд чинь бид нарт үнэтэй учраас газ бэлдээ тавьсан юмаа гаргаж ирлээд уутнаас нь гаргалаа. Тэгэл сайхан шууд болгочихно л гэсэн үг. Тэгэл болоо. Окей. За одоо би тэгээд яаж болгох процессыг та нартай харуулъя. За бидний чихэр төмс болж байна. За тэгээд идүүдээ ингээд нөгөө босныг нь яаж шалгах вэ гэхээр сайхан ингээд сэрийгээр хатгаж үзээл. Тэгээл ерөнхийдөө зөөлөрсөн байвал асуудалгүй болцсон байна гэж ойлгочих болно гэсэн үг. За одоо сайхан чихэр төмсөө гаргаад вау. Маш зөөлхөн болсон байна. Зарим нь бол нэлээд зөөлрсөн биш үү? Тэгээд чихэр төмс та нар маш гоё амттай. Энэ солонгосчууд яагаад чихэр төмс идэх одоо бол ойлгож байгаа үстэй тий. Ер нь бол нэлээд сайн дайжгүй нүүрс бас дайжгүй гоё нүүрс бас тэгээ калори багтай. Тэгээ калори багтай учраас яах нь бид нарт маш гоё цадах мэдрэмж өгдөг. Та нар бол их иддэг хүмүүс бол ингээд калори багтай юм бүртлээ маш чанартай нүүрс ус идэх юм бол яах нь цадах мэдрэмж айгуу сайн авах нь ш. За ингээд чихэр төмс бэлэн болсон. Одоо хідүүлээ юунд орох вэ гэхээр маха болгоно. За одоо хідүүлээ бэлдсэн байгаа. Бэлдсэн байгаа учраас бүх юм бэлдсэн байгаа. Тэгээд тосыг бол шар тосоор хийж өгнө. Нэр би танаас гоё юм харах уу. Энэ тарг Напогийн гаргаж байгаа ийм булгар йогурт байгаа байхгүй. Тэгээд нөгөө бид нар чинь нодлын кроссфитийн All Star-т ороод 1 жилийн ирэх авсан шүү дээ. Тэгээ манайх ингээд сар болгон явуулдаг. Айгуу гоё амттай. Тэгээ цаахар байхгүй, 100% натурал. Тэгээ тослогын хувь 1.5. Тэгээ ингээд бүх аминд юмуд амар гоё байдаг. Тэгээд ажгүй. Ингээл хөрөгчн дотор мөн байна да. За хідүүлээ. Одоо шар тосоо хийгээд шар тос бол ерөнхийдөө транс тос болох нь баг тос байдаг шүү. Тэгээ хідүүлээ гоё. Нэгдэж Монгол сайхан тос учраас энийгээ сайхан идэв шүү дээ. Транс тос болохгүй шар тос маань бидний биед яах нь хэрэгтэй байх нэ. За тэгээд хідүүлээ тодорхой хэмжээний температур дээр бүр хит амир нөгөө халаахгүйгээр тодорхой хэмжээний температур дээр сайхан амтлагаагаа хийнэ гэсэн үг. Тэгээ би та нарт хэлсэн шүү дээ. Сонгонороо би бол амтладаг. Тэгээ шар тос бол өөрөө маш гоё амт олчдаг байгаа. Тэгээ шар тосоор амтлал
дуусчтэй. Дуус гэж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө муу дахианы цээж мах чинь юус яах нь маш гоё амттай болох нь шүү. Тэгээ нөгөө ингээ бэлдээ тавьсан байгаа учраас гаргаж ирээл жоохон хийгээл тэгэл ерөөсөө гэл болчдөг. Тэгэл ингээл ууднаас нь гаргаал хийлээ. Ууднаас нь гаргалаа хийлээ. Тасархан амттай болно доо. Та нар бүр идмээр санагтал чи аав шүү дээ. Маш гоё амттай. За тэгээд ингээд энэ дээр чи идүүлээ баг зэргийн давс хийгээд тэгээ угаас давс хийхгүй ш нэрээ. Би чи яг энийгээ давсаар амталсан байгаа учраас одоо давс хийхгүй. Марта давс хийх юм бол бүр илүү давсрахыг болчихно. Тэгээ нөжийн хасж байгаа үед давс хасдаг гэдэг үгүй шүү. Үгүй хонгорууд минь давс хасдаггүй байгаа шүү. Давсыг бол бид нар хэрэглэх хэрэгтэй байдаг шүү. Ямар ч тохиолдолд тэгэл та нар ингээл ийм хийдэнэ болчихтой. Зя хоол энд болж байгаа хооронд хідүүлээ. Би маш их үсэж байгаа учраас оройныхоо унтахынхаа өмнөх уургийг уучаад би унтахаас өмнө бол ерөнхийдөө уурыг ууж унтж байгаа. Айлуулах за байж байгаараа зя. Унтахаас өмнө бол ерөнхийдөө уурыг ууж байгаа. Тэгээ та нартай одоо юу ууж байгаагаа харуулъя заяа. За хамгийн дөрүүлээд глутамин буюу булчин амрагч. За тэгэхээр хідүүлээ булчингаа амраахын тулд 5 г глутамин авч. За тэгээд тэрний араас кератин гэж байгаа. За одоо хідүүлээ 5 г кератин ав. 5 г кератин. За тэгээд тэрний араас жинхэнэ нөгөө вэй урагнаас нэг халбарыг хийгээд зя тэгэл яах нь тасархан орой хоол болж байгаа гэсэн үг. За одоо хідүүлээ сайхан сэгсрээд за тэгээ сүүлийн үед бол би айлуулах юм хонцор сав бус ийм сав сонгож авч байгаа. Хонцор сав бол ингээд удаад ирэхээр өнөр орчоод жоохон тал байдаг. Тийм учраас сайхан ийм төмөр сав сонгож авч байгаа. За одоо маш гоё амт орсон байна. Унтахын өмнөх бас л тасархаа хоол шүү дээ. За тэгээ хоолнд орцгоо. За тэгээд ер нь бол дахианы зээж махыг зөөлхөн болгохын тулд хэдүүл яах ёстой вэ гэхээр ерөөсөө л ингэх ёстой. За би та нарт харуулъя заяа. Тэгээд тодорхой хэмжээний хуурсан болвол дээрээс нь сайхан шүл хийгээд ус хийгээд тэгээд ингээ зөөлхөн галаар болгочдөг. Тэгээд ингээл ерөөсөө ямар ч асуудалгүй маш гоё зөөлхөн болно. Амтан ч гэсэн тасархаа гоё болон заяа. Та нар нэг хийгээд туршаад үзээрэй. Үнэхээр гоё амттай болдог. Тэгээд одоо энэ ч нэ та нар маань нөгөө перцээ хийж болно, саримсаа хийж болно, давсаа хийн. Тэгээд ингээ зөөлхөн галаар зөөлхөн болгочих. Тэгээд өндөр нь хүртэл алж штэ. Зя хэдүүлээ одоо ерөнхийдөө маргаашийнхаа өндөгнүүдийг башаарна. Би ер нь нэг хоолн дээр 2 ширхэг өндөг бүтнээр нь
Тэгээд шартаа гэсэн үг шүү дээ. Тэгээ өглөө болохоор нэг өндөгний шартай, 3 өндөгний цагаантай, нийтдээ 4 өндөг идэж байгаа гэсэн. За тэгэхээр эхлээд бол ерөнхийдөө жоохон халаачин. Тэгээд яг түрүүнийхтэйгээ адилхан шар тосоороо гоё амтлаад тосоо шар тосоороо хийгээд тэгээ аюу гоё амттай болдог. Шар тосоор хийчихэр. Тэгээд өглөөд нөгөө 4 өндөг идэх учраас 4 өндгөө бэлтэнэ. За тэгээ тэр хооронд нь хэдүүлээ давхар. За одоо ингэнгүүтээ галаа багсчихж байгаа байхгүй. Жохон халааж аваад тэгээ галаа багсчихна. За тэгээ тийчнээс өндөгнүүдээ шарж эхлэн дээ. За тэгээ би ерөнхийдөө өндгийг аль болох жохон нүдлэж шарж идэх аягүй дуртай. Хэр өндөг. Хэр өндөгний шар гарч ирсэн. Юу гэсэн үг вэ энэ? Ингээд 4 өндөг. Одоо 2 өндөг үлдчихэж байгаа. За тэгээ өглөөнийхөө цайны өнгийг болохоор 3 өндөгний цагаан. Тэгээд 1 өндөгний шар. Тэгээ мэдээж овёос ороод ирж байгаа учраас тодорхой хэмжээний нүрсөөс өндөгнийхөө шараар бол тосоо авчдаг байгаа. За тэгээд хэдүүлээ. Маргаашийн хоолыг бэлдэн шүү дээ. Ингээл ер нь дууслаа да. Зя одоо хэдүүлээ хоолоо тавглана. За эхний төмс. Эхний чихэр төмс. За ерөнхийдөө бол 250 г төмс идэнэ. Nice, яг 250. За 10 ширхэг помидор. Помидор. За хэдүүлээ тэрнээс өмнө дахиныхаа махыг хийн. За 200 г. Nice. 200 г дахин зээж. За одоо 10 помидор. Nice. Тэгээд 2 ширхэг өндөг. За ингээд хоолнууд маань билээ. За энэ бол маргааш өглөөний цай. Кардионы дараа. За тэгээд хоол 1 хоол 2 хоол 3. Окей, ингээ маргааш 4 идэх гэсэн үг. Тасархай уустай. Ингээл өөртөө юм бэлдээд авчих юм бол маргааш санаа зовох зүйл байхгүй гэсэн үг. За ингээд хоолоо ерөнхийдөө хийцэн. Одоо тэгэхээр хөдөлгөөн унтж амарна. Маргааш өглөөнөөс ахуулаад явуулцгаа.